Мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлж байна. Статистик мэдээлэлээс харахад Америк нэгдсэн улстай хийх худалдааны эргэлтэд сүүлийн 3 жилийн туршид огцон өөрчлөлт гараагүй гэж байна. Гэсэн ч дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн худалдааны танхим хоёр улсын гадаад худалдаа бизнесийн орчинд аль аль талдаа үр өгөөжтэй байх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил Америкийн өдрүүд үзэсгэлэнг 4 дахь жилдээ зохион байгуулсан байна. Америк нэгдсэн улс руу гаргасан экспортын бүтээгдэхүүний нийт дүн 2016 оны эцэст 10.4 сая Америк долларт хүрч бага зэрэг буурсан бол Америк нэгдсэн улсаас оруулж ирдэг импортын бүтээгдэхүүний нийт дүн мөн оны эцсийн байдлаар 139.2 сая Америк долларт хүрсэн нь өссөн үзүүлэлт гэж үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Хэдийгээр энэ манай улсын нийт худалдааны эргэлтийн бага хувийг эзлэгч бараа бүтээгдэхүүн, бирээд бүтээгдэхүүн зэрэг тодорхой салбарт Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүний орон зай байдаг мөн өссөөр байгаа талаар Америкийн өдрөд үзэсгэлэн худалдааны үеэр ярьсан юм. Мөн Америк нэгдсэн улс Монгол хооронд байгуулсан их тод байдлын гэрээг хэрэгжиж ихэсэн нь гадаад дотоодын бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд нөлөөлөхөд дэмжлэг болох үз хууль дүрм батлагдахаас өмнө заавал нөгөөдлийнхаа санал бодлыг сонсох үүрэгтэй болжээ. Харин гэрээний энэ үүргээ биелүүлэх нь чухал гэдгийг үзэсгэлэн худалдаанд оролцогчид онцолж байсан юм. Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Амчаан болон Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, чөлөөт үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ жил Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн сахилгаа сонгосон амаргүй жил байлаа. Гэхдээ хөтөлбөр хэрэгжиж ирэх он жилүүдэд Монгол улсын эдийн засаг тогтвортой өснө гэдэг итгэлтэй байна. Америк нэгдсэн улс Монгол хооронд байгуулсан ил тод байдлын гэрээ энэ жил хэрэгжиж эхэлсэн. Гэрээгээр гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нөлөөлөх үз хууль дүрм эргэцсэн баримт бичгийг баталгаасаа өмнө биднээс санал бодол сонсох үндсэн үүргийг Монгол улс хүлээж аваа. Үндсэн энэ үүргээ хэрэгжүүлснээр худалдаа арилжаа бизнесийн үндсэн суурь болох юм. Ил тод байдлын хэрэгцээг энэ оны 1 сард гаргаж ирсэн байгаа. Энэ хэрэгцээр бол ялангуяа Америкийн бизнес эрхлэгчид Монгол бизнес эрхлэж хууль эрхцэн орчин ил тод байх энэ баталгаатай байх талаас маш чухал хэрэгцээ болсон гэж үзэж байгаа. Хоёрдугаар бид худалдаа хөрөнгө оруулалтын яриа хэрэгцээг бол дахин сэргээж үргэлжлүүлэх гэж ажиллаж байгаа. Энэ TIFA гэдэг Trade and Investment Framework Agreement гэж байдаг. Энийг үргэлжлүүлж байгаа. Энэ мэтээг бас бизнес эрхлэгчтэй дэмжихэд бол хоёр засгийн газрууд нэг хамтран ажиллаж байгаа. Амчаан буюу Америкийн худалдааны танхим нь дэлхийн хамгийн том бизнесийн сүлжээнд тооцогддог. Харин Монголд үйл ажиллагаа явуулж ирснээр Монгол Америкийн нэгдсэн улсын хооронд бизнес эрхлэх зөвлөгөө мэдээлэл авах гишүүдийн тоо нэмэгдэж энэ хэрээр эдийн засагт өгөөж өгч байгаа гэж үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бизнесийн салбарын ярьсан юм. Мөн үзэсгэлэн арга хэмжээнээс Америкийн нэгдсэн улсад худалдаа хийх боломжийг гэрлэж ирсэн иргэд байсан бөгөөд ийм төрлийн арга хэмжээнд бизнесийн салбарын ашигтай байдаг талаар хотын дарга хэллээ. Ер нь бол Улаанбаатар хот бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд юм хамтарсан арга хэмжээтэй нэлээд хийх зайлшгүй шаардлагатай байна. Бид олон улсын үзэсгэлэн зохион байгуулалт, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын чуулгануудыг зохион байгуулах бол энэ хөрөнгө оруулалтыг татах маш том боломж гэж хардаг. Нөгөө талаас бид хүмүүс энүүгээр дамжуулж, энэ үсгээр дамжуулаад Монголын брэндүүд, Монголын компаниуд Америкийн зах зээлд гарах болцоо юу гэдэг юм бэ гэдэг бас нөгөө талаас Америкийн элчин сайдын яамнууд бас виз болон бусад асуудлаар зөвлөгөө өгөх юм арга хэмжээ зохион байгуулалтаар бас нэлээд ашиглалттай юм арга хэмжээ. Жилбэр үзэсгэлэнгийн цар хүрээ өргөжж байна. Энэ нь худалдааны харилцаа өргөжж байгаа гэсэн. Үүнд бид сэтгэл хангалуун байгаа. Энэ зам бизнес айлчлалаа Америкийн нэгдсэн улс руу хийж, Америкийн нэгдсэн улсын хамгийн олон компани оролцсон бизнес аялал хийж чадсан. Хөдөө аж ахуйн эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гээд маш олон салбарт Америкийн нэгдсэн улсад өргөн зах зээл бий. Харин монголчууд Америкийн нэгдсэн улсад очих гэхээс ойртож энд байдаг элчин сайд яамаар болон манай байгууллагаар дамжуулан бизнесийн зах зээлийг зөвшөөрч болно. Амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Америкийн өдрүүд үзэсгэлэн худалдаанд 90 гаруй компани 100 гаруй брэнд үйлчилгээ бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд энэ үеэр Америкийн нэгдсэн улсад суралцах боломжуудын талаар бизнес зөвлөгөө зэрэг мэдээллийг Америкийн нэгдсэн улсын элчин сайд яамнаас өгч байсан юм.